намайг Ариун гэрэл гэдэг. Монгол дахта газар дорох тэмдэглэл гэдэг ном уншсан. Тэрийг уншаад өөр орчинд очиж үзэх, өөр олон хүмүүстэй уулзч үзэх, ер нь олон зүйлийг таньж мэдхийг хүссэн. Тэр үед Япон улс хамгийн ойр санагдсан. Яагаад гэвэл сумуу бүх тэгээд бас Японы Фужи уул нутгийн тэнгэр уултай газар доогоор одоо холбоотой байдаг гэдгийг сонсоод тэгээд Японы бас түүх болон анагаах ухааны салбарт сонирхолтой байсан учраас Япон явъя гэж хийдээд Япон хэлийг сурч эхэлсэн. Би гадаад хэл сурах дуртай. Тэгээд урд нь одоо 2-3 гадаад хэл сурч исэн. Тэгээд багасаа Япон одоо кино энэ дуртай байсан болохоор тэгээд Япон хэл сурах гэж шийдээд Япон хэлний сургуульд орсон байгаа. Тэгээд Япон хэлний сургууль дээр маань одоо кайгоны ажлын зарлал ирээд тэгээд тэндээс анх кайго гэдэг ажлыг мэдэж авч байсан. Миний мэргэжил бол сувилагч. Имээ дээр өссөн харамсалтай нэмээ 8 жилийн өмнө нас орсон. Тэр үеэс нь тухайд хамт байж чадаагүй учраас өөр олон хөшөө хүмүүс шиг одоо нас ортол нь илүү амар тайван жаргалтай байлгаж гэмсэн гэж өссөн учраас кайгоны ажлыг сонгосон. Хүнтэй ажилладаг ажил учраас нөгөө нь жаргалтай байх юм бол хараад мэдээж жаргалтай болдог. Тэгээ өгшин хүнийхээ шүн ундаж сайн амарсан өглөө эрүүл чирэг одоо цаа сарглан байх юм бол тэрийг хараад сурам зэрэг авдаг. Үйлчлүүлэгчдээс магтаалын үг сонсох эсвэл одоо баярлаа гэж хэлүүлэх их одоо гоё идэг. Бусад асаргааны газрын сайн мэдхгүй учраас харьцуулж хэлж чадахгүй байна. Тэр нь хамт олон ажиллаж байгаа хүмүүс нь маш эв найртай эвтэй байдаг, тусалж дэмждэг. Тэгээд ногоон байгууламжтай учраас. Миний одоо ажиллаж байгаа газрын сайн тал гэвэл ажилчид нь бүгд аюу туршлагатай ажилчид байдаг. Жишээлбэл миний яг одоо ажиллаж байгаа шуудустэй болохоор доод тал нь 3 жилээс дээш ажилласан. Тэгээд дээд тал нь бүр 10 хэдэн жил ажилласан туршлагатай ажилчид байдаг учраас тэгээд чадахгүй мэдгүй зүйл гарах юм бол бүгдэнд нь аюу сайн хэлж тусалж өгдөг. Токиод ойрхон корона гараад Токио явж үзээгүй байгаа ч гэсэн явж үзмээр лээ. Энэ мөн байгалийн аюул гамшиг баг гэж сонссон. Өнгөрсөн жилийн 7 дугаар сард Кумагая Учива Мацари гээд баярт явсан байгаа. Тэгээд Японы баярууд бол айгүй гоё сүрлэг болдго юм лээ. Тэрийг анх удаага мэдэрсэн. Тэр их гоё одоо сэтгэл тоногшсон зүйл. Богино хугацаанд Японд сайжрахыг зорж байгаа. Тэгээд Японд нийгмийн халамж болон нийгмийн эрүүл мэндээр сурах хүсэлтэй байна. Өөрийнхөө чин сэтгэлийг сайн сонсох хэрэгтэй. Зөвхөн цалингаа бодоод энэ ажлыг хийе гэж ирэх юм бол шантарч магадгүй. Тэгээ хүндтэй хүн ёсоор харьцаж чаддаг зөөлөн сэтгэлтэй хүнд бол тийм хэцүү ажил биш ээ. Кайгоны ажлыг хийхээр ирэх гэж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд одоо кайгоны ажил нэг талаараа хүнд ажиллаж гисэндээ ингээд дасчих юм бол айгүй гоё ажил. Тэгээд хэцүү зүйл зөндөө гарах ч гэсэндээ тэрнийхээ хажуугаар бас ингээд одоо баярлах зүйл ч гэсэндээ ихтэй сурж авах зүйл, мэдэж авах зүйл айгүй олонтой. Ер нь их одоо хөгшин настай хүмүүсийг асарж байгаа болохоор ер нь буянтай ажил юм уу даа гэж бодож байна да. Настай хүний өтгөн хаталт нь зүгээр болгох, хоолоо сайн идэх, сайн унтаж бүх нойртой байх үед баяртай байдаг. Яг одоо нинчишо гэд зөниглөх өвчтэй хүн гэд одоо бүр зөндөө олон юм мартцсан байгаа хүмүүс ч гэсэн ингээд нэрээ цээжлүүлэх. Миний ингээд нэрийг цээжилсэн байгаа үед амар их баярлдаг. Тэгээд одоо тэр л хамгийн баярламар зүйлнээс юм да. Хамт ажилладаг хүмүүсээс жижигхэн зүйлийг чухалчилж үздэг. Тэрийг сурч байна. Анх удаа кайго ижиглээд анх удаа хийж үзсэн юм бол хүний
живсэлх. Хүүхдийн живхэр сольж үзснээс том хүний живхэрээс сольж үзэж байгаагүй. Тэгээд ирээд хүний жив сольж үзсэн. Тэгээд хүн усанд оруулах. Тэгээд одоо анхны тусламж яаж үзүүлэх вэ зэрэг. Тэгээд миний яг сүүлд нэг үзсэн юм болохоор одоо хүний бие модох үед түргэн дуудсан тохиолдолд одоо түргэн ирсэн тохиолдолд одоо яах ёстой вэ гэдгийг үзсэн байгаа. Анх кайго гэдэг ажлыг мэдснээс хойш ирэхээс өмнө бол зөв мэдээлэл ер нь айгүй багтайсан. Яг юу хийх ёстойгоо одоо сайн мэдээгүй. Тэгээд үйлчлүүлэгч гэж ямар хүн байдаг вэ? Тэгээд одоо хөгшин хүний асаргаа гэхээр Монголд байдгаас хэр өөр байдаг вэ ч юм уу тэрнийг ерөөсөө сайн мэддэггүй байсан. Тэгээд энд ирснээсээ хойш бол зөндөө олон зүйлийг сурч мэдсэн. Японтэй ярилцахыг сайн ойлгоход хэцүү гэж боддог байсан учраас сонсох тасгал их хийдэг байсан. Японы ажиллах арга барилаас нь суралцж байна. Маш сайхан туршлага болж байна. Анхны тусламж үзүүлэх сургалтанд суусан. Мөн одоо жишээлбэл одоо халуунтай байгаа үед тэдэн хэмээс дээш халуурсан үед ямар арга хэмжээ авах вэ ч юм уу одоо тиймэрхүү зүйлийг бол сурч мэдсэн байна. Настай хүний одоо яаж харьцах, настай хүнийг сайн ойлгодог болсон. Мөн сэтгэл хөдлөлөө сайн барьж сурсан. Кайгоны асаргааны ажлыг хийхэд эхэлснээс хойш ер нь анзаарахад их төвчээртэй болсон анзаарагдсан. Бас одоо сэтгэл хөдлөлөө давж сурах. Коронавирус дуусаад илүү хөгжилтөө өндөрлөл эхлэх байхаа iPhone бол далаатай уултаа шинээр төсөж үзэх зүйл маш олон байгаа гэж бодож байна. Мөн Японы гидэж сурвал гоё. Мөн Шинкансенд бас сууж үзмээр байна. Тэгээ 100 халуунд ч гэсэн үлшиг цастаа газар бас байдаг гэж сонссон. Асаргааны ажил хийхэд нэлээд одоо хэцүү. Тэгээд стресс их хөрөнгөлөгддөг учраас одоо байнга зөвхөн ажиллаа хийгээд одоо зөвхөн мөнгө хураая гэж бодоод байлгүйгээр одоо өөрийнхөө дуртай зүйлийг ч гэсэн хийгээд жишээлбэл хөгжим тоглож сурмаар байгаа бол хөгжим тоглох юм уу, спортоор хичээлмээр байгаа бол спортоор хичээлдэг ч юм уу. Өөртөө аль болох амар байхаар хийх юм бол илүү ингээд хөгжилтэйгээр илүү бие дамраар ажиллаа хийх юм болов уу гэж бодож байна. Японы тараг нэг Монголын тарагтай яг адилхан илгэн бүрсэн тарагтай адилхан ус учраас тарагнд дуртай болж байна. Японд амттай зүйл зөндөө байгаа. Тэгээд Монголд тэр бүр харагддаггүй юм гэх юм бол одоо янз бүрийн амттай торт амттангууд айгүй их байдаг. Тэр дундаас одоо тийм үзэмтэй билүү. Ингээд анх удаа амсж үзсэн. Тэр ингээд сэтгэл толгоон дотор амар тодор үлдсэн. Ойрхон байдаг цэцэрлэг төрөлн маш гоё байгалийн үзэсгэлэн тий модтой амралтынхаа өдрүүдээр явж байгаа. Миний яг ажиллаж байгаа Showdosтэй гэдэг газар болохоор одоо үйлчлүүлэгчдтэйгээ хамт гадуур гарч одоо recreation хийдэг байгаа. Тэгээд тэрүүгээр ингээд нэг удаа одоо чавганы мод гэх юм уу? Чавганы модны одоо хүрээлэнг үзэхээр хамтдаа явцгаасан. Тэгээд тэр үед болохоор 3 сарын дөнгөж их байсан. Тэгээд Монголд бол 3 сард цэцэглэнэ гэсэн юм баг байдаггүй болохоор тэр үед анх удаага 3 сард цэцгэлсэн байгаа хараад айгүй гоё санагдчихсан. Тэр л хамгийн сэтгэлд тод үлдсэн. Япон хэлний мэдлэгээ улам сайжруулад ирээрэй. 弱くなってしまいます。骨が弱くなってしまいます。Япон хүмүүс маш ийлдэг учраас мэдэхгүй ойлгохгүй зүйл байсан ч дуртай зааж өгдөг. Япон хэлээр сонсох тасгал илүү их гэдэг нэрээр